шууд дамжуулж байгаа эхний тоглолт эхлэх гэж байна. За Чиманга өндөрлсөн. Тэгээс бол эргэрсэн тохиолдлыг бол дайлигт ирэхв. Сумын газар зөрөөд орсон хөөргсөн довтлохоо оноштой болсон. За энэ залуу Авч талбайд гарч ирж байгаа сайн хэрэг болж байгаа. Жорди Чиманга зөвхөн дээрээс довтлоо. эхлүүлсэн ч гэсэн мөнгө таслууллаа урагшаа. Сумын газар довтлохоо оноштой болсон. Чимангаг давуулаад хийжлээ. Дээл тал руугаа урдан довтлохоотой. Тоглолт үргэлжилж байгаа. Баатар Эрдэнэ Нэлсэн доор гой дамжуулт ирсэн Балчинын 2 оног авлаа. За дайраад явсан довтлохоо оноштой боллоо. Ант Нэлсэн бага бүтсэнгүй бай. Энэ дээр үг чадсан шүү. Чиманга довтлохоо оноштой болсон. Наагур. За бэлгүүний дамжуулт их хоёр. Яа за суулгууд өсгсөн. Мөнх золбогийн орнд орж ирэх юм болоо. Содонжаас гоё өгцөндөө довтлохоо оноштой боллоо. Гоё. 2-1 онооны зөрүү. Бэлгүүн шууд аваад шийдсэн. Ант Нэлсний өдөөс. Хөлбөрийн их хоёр 3 онооны шийдэлт нь оноштой боллоо. Багийн 17 тоноо. Тэ. Онооны ярцаа 20-14 6 онооны дөрвөл ласын хөлгүүдийн талд байгаа. За 2 дугаар ихний довтлоо гэж. Урагшаа өгсөн дамжуулт. За их хоёр урагшаа гараад иржээ. Хурдан довтлоогоор дараас нь 4 оног. Дамжуулт тулга дээр ирсэн 3 онооны шийдэлт нь оноштой боллоо. Багийн 17 тоноо. Тулга нэг амгалчийг аргасандаа тулга довтлохоо оноштой болсон. Майкл Майерс ямар гоё хашиж өгсөн бэ? Штэ. Тулгаас усна бол бүгдээрээ л буттай талбайд ирнэ үчихэд асуудалгүй тоглогчд байна. Нот ивлийн тулга Харгалаа гараад ирсэн. Атгсан. Довтлогоо амжилтгүйс нэмээд Балжины 2 оноо авлаа. Нян 3 онооны шийдэлт нь оноштой болсон. Заслан авсан Ямилэр дамжуулт тэмүүлэн дээр ирсэн 3 онооны шийдэлт нь оноштой болсон. Гэсэн яа түшиг маш гоё мэдрэмжтэй. Хамаалагч нь болоод сольж чадсан ч гэсэн Ант Нэлсэн 2 оноо авч чадлаа. Милер дээр бөмбөг ирчлээ. Барсуул 140 дээрээс энэ тоглолтын 2 дахь хоолын ажилттай амжилттай болголоо. Хурдан довтлоонд Нэлсэн цаг алдалгүй өгсөн. Энтони Нэлсэн 2 оноо. Төлөв хамгаалт сайн болж байна. Ямар гоё дамжуулт байсан бэ? Ян Милер суув хоолын ажилттай унагсан. Жирсэн Балжины шууд аваад шийдэж байна. Шийдэлт нь унсан. багийн хамгаалч татаа дамжуулсан нэг хүн илүү гарах ёстой. Тэр нь Баатар Эрдэнийн Барсол байлаа. За хажуудын шалгаад хамгаалагчаа өнгөрөөгөө шийдсэн оновч бай. Майерсын довтлооны самбар. Азагийн өдөөс. За энэ удаа харин нийлүүлэхээр 2 оног авлаа. Биеийн хүч бол Майерс нэрээ илүү юм байна. Баатар Эрдэнийн Барсол шийдсээр байна. Хийсээр байна. Ээлж 3 оноо болсон багийн Заслан тоглолтыг үргэлжлүүлэх юм байна. Заслан авсан Ямилэр 3 онооны шийдэлт нь оноштой болсон. За асуу Хамаалагч аргалаа явсан шүү. Дамжуулт дүлгөөн дээр ирсэн 3 онооны шийдэлт хариуг нэрж байна. Нуган баярын дүлгөөн. Өшиг. За булан чахуулсан давуулсан дамжуултыг нь дасалсан. За волейболын дамжуулт өгчлөөдөө Энтони Нэлсэн алдаад өгсгөл амжилттай боллоо. Милер 2 хамаалагчийг татаад Жорди Чиманга илүүрхэд явна. Довтлохоо оноштой болсон. Ямилер хатгаж чадсан. Довтлооны секунд дуусахдаа зэрэгцээ дүлгөөний шийдэлт оноштой болсон. За энэ залуу энэ удаа шилжгүй зөрөөд орсон. Балжин нэм рүү задлсан. Балжины ямар гүнтгэ аргалваа. За ингээд онооны зөрүүг 3 Чиманга Барсуул заслан аваад дундын зай шийдэлт нь оноштой болсон. За Барсуул шийдэлтэд барьсан байна да. Дамжуулт Барсуул голдоо өгсөн Чиманга алхам тийгээд довтлохоог оноштой болгосон. Хамаалагч аргалаад явсан да довтлохоо оноштой нэмэлт нэг шийдэлтийг Баатар Эрдэнийн Барсуул хийгэр боллоо. Нэлсэн дайраад орсон. Аза Чиманга 2-ын голоор алдаатай довтлохоо амжилттай болголоо. Гараад ирлээ. Чиманга Ямилэр суусууд 3 онооны шийдэлт нь оноштой болсон. Шагсан хамгаалтын сул талнаас орж ирэх боломжтой. Ямилэр Милер зай гарсан 3 онооны шийдэлт нь оноштой болсон. Ямилэр хааслаад ирсэн. 75 секунд эвгүй байдалд орсон доо. Түшиг хүнд байдлаас 3 онооны шийдэлт нь оноштой болсон. Элбийн түшиг. Майерсын хамгаалт 12 онооны зөрүү. Дүлгөөн арагшаа гаалгаад шийдэлт явуулсан. 3 дахь хоолын шийдэлтэд унаглаа. 2 талаа.
Заслава голоор нь орсон доо зүүн довтлогон дээр хаалт оновчтоос өөр аваад нэмсэн довтлогоо оновчтой багийн 61 дэх оноо дамжуултыг гаргаад өгсөн 3 онооны шийдэлт нь оновчгүй болсон. Хоёр боломжийг үүсгэж чадсан шүү. Майерсын довтлогоо оновчтой боллоо. Дамжуулт нь харин таслагдсан. Урагшааныг тоглож гарсан байгаадаа бэлгүүн өөр аваад явсан. Бэлгүүн зүүн оролт нь оновчтой болсон. Яа, энэ ч л дуршлаг шүү. Майерс за гоё өгсөн шүү. Довтлогоо оновчтой болсон. Мэрийг аваад бэлгүүн хүшиг шууд аваад шийдсэн багхан зайн дээр 3 оноо олголоо. Балжинэм хамгаалагчтай эргэлзүүлээд шийдсэн Балжинэмийн 3 оноо. 4 алдаатай Чиманга хол авсан бэлгүүн. За туршлагын эсрэг залуунаас бэлгүүн довтлогоо оновчтой болсон. Энэ удаа туршлага хандсан шүү. энэ шийдэлтэй дэжгүй баа шүү дээ. Довтлогоо оновчтой болсон. Нэмсэн довтлогоо оновчтой Майкл Майерс. Ялч Чиманга сая дөлгөөнөөр ирсэн учраас Барсуул зангасан, зөрөөд орсон, хөөргсөн Барсуултын довтлогоо. Хоёр шидэгчтэй. Асын үлгүүдийн харагж байна. Бөмбөг шууд тоглолт үргэлжлээ явуулсан. Уршаа ганцаараа гараад ирсэн довтлогоо оновчтой болсон. За сая юу болчихв байгаа. Барсуул хөл алдуулсан, холын шийдэлд унсан. Баатар Эрдэнэ Барсуул өөрийгөө орцолж байна. Балжинэм дээр Балжинэм зөрөөд орсон зүүн довтлогоо оновчтой болсон. Цувралын турш А2 илүү байсан. А2 буцаагаад Миллерд өгсөн. Бэлгүүн дахиад нэг илүү дамжуулалт Баттүшний бэлгүүн алдаадад үсгэл амжилттай болсон. Үнэхээр болсонгүй. Зөөр бөмбөг алдсан. Энтони Нэлс урагшаа гараад ирсэн хөнгөн төгсгөөд Цувралын харьцаа 3 тэг бол часын үлгүүд баг итгэл төгс тэргүүлээ хадгалж үлээ үзэгч